Нийтийн тээврийн бодлогын газраас чиглэлийн мэдээллийн самбарыг автоматжуулах олон улсын стандартад нийцүүлэх ажлын хүрээнд чиглэлийн мэдээллийн самбарыг газрын зурагт суурилснаар их бэлтгэлийн ажлыг хийж гүйцэтгэх ихний 50 зогсоол байршуулад байна. Өмнөх мэдээллийн самбар маань ингээд дараалсан хэлбэрээр байсан бол одоо шинжилсэн мэдээллийн самбар маань газрын зурагт суурилсан бөгөөд тухайн иргэн аль зогсоолоос хаа хүрэх, энэ зогсоол дээр хэдэн чиглэлийн тээврийн хэрэгсэл ирж байгаа зэрэг мэдээллүүд нь илүү тодорхой болсон байгаа. Тухайлбал тооцоохны үйлдвэрийн эцэс 34 дугаар байр хүрэхийн тулд тухайн иргэн Ч25 чиглэлийнхаа маршрутыг хараад огтлцож байгаа хэсэг буюу Сүхбаатар дүүргийн имлэг зогсоол дээрээс шар өнгөөр тэмдэглэсэн буюу Ч49 чиглэлийн автобусанд суугаад 34 дугаар байр хүрэх боломжтой байгаа. Тухайн өнгөөрөө та аль чиглэлд сууж, аль чиглэлд хүрэх зэрэгээ харах бүрэн боломжтой болсон байгаа. Тухайн автобусны зогсоол дээр хойд, урд, баруун, зүүн гэсэн чиг заах тэмдэглэлийг байршуулсан байгаа. Энийг хараад ойлгомжгүй байх юм бол цайз, дарих, баян өшөө, өнөр хороолол, үндэсний цэцэрлэг түрээлэн гэх мэт газруудыг тодтгон өгсөн байгаа нь зорчигчид маань хаашаа явж байгаа чигээ ойлгох бүрэн боломжтой байгаа.